Монголд бол энэ чинь дэлгэгдээгүй бүтээл байхгүй юу? Ердөөсөө тий шууд нөгөө гадагшаагаар явцсан тий. Тийм учраас одоо бид нар нөгөө нэг Хүүг арт галерей дээр Улан Чингис хааны музей дээр хийнэ гэжсэн. Тэрнийгээ Хүүг арт галерей дээр бид нар одоо хийцэн. Тэгээд Kunsthalle Düsseldorf гэдэг Германы 1889 одоо 86 онд анх Европод дэлхийн орчин үеийн урлагийг хөгжүүлэх гэж музей гэж байгуулагдчихсан. Одоо энэ музей тэгээ бид нар хамтраад их дэлхийг ангаах уу гэдэг үзэсгэлэнг буюу төсөл хийсэн. Одоо яг энэ үзэсгэлэнгийн агуулга нь өөрөө ангаагч их дэлхий гэсэн тий. Тэгэн гут нөгөө одоо бид нар болохоор олуулаа тэнгэрт цагтл хийлгээе. Магадгүй одоо бид нарт болохгүй байгаа зөндөө л юм байгаа даа шүү дээ тий. Энэ ч болохгүй тэр ч болохгүй гэл энэ нийгэмдэр асар олон ингээд бидний бухимдуулсан энэ зүйлс байгаа. Тэгэхээр магадгүй энийг шийдвэрлэх цахаа та бичиж болно шүү гэд. Тэгэхээр та нар ирээд үзэх юм бол бидний цагтл дээр одоо галд цагтлаа өргөж болно. Та нар бүгдээрээ хамтдаа тэнгэрт цагтл илгээе гэсэн санааг энэ удаа бүтээлээр илэрхийлж байгаа. Хостел хийж байгаагийн утга нь болохоор дээрээс ирж байгаа цагтл одоо тэнгэрээс ирж байгаа цагтл биднээс илгээж байгаа цагтл хоёрын уулзуур Хүү арт галерей дээр болно. Тэгэхээр тэнд яг энэ голоор нь та нар маань ингээд ороод гарахаар тэр мэдрэмжийг аваасай л гэж хүсэж байгаа уран бүтээлчтэй хувьд. Ястай жинхэнэ ноос олгоно зүгээр шигтгэж хийнэ гэдэг нь үнэхээр тэр тэнгэрт байгаа тэр их хүчтэй энэ хоёр дүлэнд энэ олон зүүнний шивэлт олгоноор шингэж тэнд хийгдэж байгаа шүү. Кураторууд бид нар хоорондоо бас жоохон ярьсан концептыг уншиж барьж харчаад вау жоохон нөгөө нэг юм юу болчих болов хит үндэсний нөгөө нэг орчин үеийн орчин үеийн урлагаас илүү бас нэг маш их одоо тийм үндэсний тийм гар урлал тал руугаа хитрхи хазаагаа явуучих болов гэж айжсан айдас байсан уу? Байсан. Тий. Тэрийг бол бид нар нуухгүй. Тэгтэл яг харин энэ концепт нь нүүдлийн соёлын өөрсдийнхөө үндэснийхээ одоо ёстой нөгөө гар урлалын бүх төрлүүд байж байна. Дээрээс нь бичиг соёлд одоо тий занглаа бичиг байж, дээрээс нь аман соёлын одоо магтаал тэр аяараа ингээд нөгөө тоонуудаар тооныхоо бэлэгдлүүдээрээ тий агуулгаараа ингээд ерөөлүүдийг буулгацсан магтаал гэж. За тэрийг эргээд нөгөө бичгээ юугаараа занглаа бичгээр ингээд буулгацж байгаа юм. За дээрээс нь хүмүүс сонсох чинь тэр чинь бас нөгөө хөгжмийн одоо залуу бас хөгжмийн хоёр зохиолч чинь яг энэ нөгөө нэг концептэндээ тааруулаад утга агуулга бэлэгдлийнхаа энэ бүх магтаалдаа зориулаад хөгжим бас найруулад тавьчихжээ. Дунд нь галын дөлөн дотор хүмүүс орж үзнэ. Тэн дотор бүжиг перформанс явна. Яг тэнд аян явна гэсэн үг. Анх бол бид нар Германд болохоор нэг дүл хийсэн бол одоо Монголд дэлгэгдэж байгаа дээрээ хос дүл буюу энэ маань нөгөө тэнгэрээс цагтл ирээд биднээс илгээж байгаа цагтл гээд тэг хүмүүс маань тэнд бичсэн захиануудаас нь бид нар бас бүтээл дээрээ сонгоод нэмээд л явна гэсэн үзэсгэлэнгийн хугацаанд энэ хэд маань яг одоо тэнгэрийн захиа гэсэн загтал гэсэн энэ бүтээлийн концепт бол маш одоо бүр зүйрлэшгүй аяйгүй олон талыг харуулсан. Өмнөх нөгөө юу эсгээ одоо нөгөө бүтээл мань болохоор арай зузаан бүр яг нөгөө нэг ориг юм зузаанаар орж ижсэн байхгүй. Нэг гал дөлөөр орж ижсэн. Одоо энэ удаа их болохоор өөр материалтай ингэж орж иж байгаа гэсэн. Хөнгөлж өгсөн гэсэн. Яг энэ нөгөө натурал материалуудтай ажиллахад бүр нэг юм амтай байдаг. Нэг гоё юм ингээд хүрхээр л тэр нөгөө нэг цэвэрлж байгаа. Одоо бид нар уран бүтээлч болохоор ажиглах их дуртай, судалгаа хийх их дуртай. Тэрэн дээр эсгий гэхээр нэг эсийн гийгүүлээд байгаа ч юм шиг тий. Тэгээ бүр ингээд эсийн төвшөнд цэвэрлэгдээд байгаа ч юм шиг. Яагаад бид нар эсгий гэрт байсан? Яагаад бид нар эсгийг тэгж их хэрэгэлдэг байсан? Яагаад эсгий хийхдээ хотлоороо найрлж хийдэг байсан? Энэ өөрөө бас маш их агуулгатай. Бүгдийг эснээс нь гийлэгдэг байсан ч гэж магадгүй. Энэ бол зүгээр уран бүтээлчтэй ажиглалт гэж бодож байна. Хүлээлт бол угаасаа маш өндөр байгаа. Яагаад гэхээр бидний хувьд болохоор бүтээл анх гарахдаа бүхэл бүтэн Nord Art буюу нэг Европын дэлхийн хэмжээний нэг 10 тооцогдох үзэсгэлэнд орцсон. Тэгэнгүүт ингээд Монголдо гарахын сан гэсэн сэтгэл байгаад тэгээ яг үндэ хэлэхэд бид нар яг 8 сараас эхэлж бүтээлж эхэлсэн. 2 дахь бүтээлээ. Урлагт нэг хязгаар байдаггүй гэж ярьдаг даа хүмүүс. Тэгээд яхааргүй тэрний бас нэг дахиад нэг өөрийнхөө биеэр гэдэг юм ойлгож байгаа бас нэг
завшаан яг болж байна одоо. Учир нь юу вэ гэхээр зэрэг энэ үзэгслэн биднээс өмнө Германд хийгдсэн, Герман зохион байгуулагдсан, монголчууд хамт хийсэн, монгол бүжигчид, дуучид, хөгжимчид гэдэг бүгдээр хийсэн. Энэ удаа өмнөх хоёр Герман, Монгол хоёр дээр нэмэгдээд Японоос манай сургуулийн шав ирээд бүжиглж байна. Тэгэхээр зэрэг урлагаар бид хэд ямар ч бие бинийгээ таньж мэдхгүй хүмүүс мөртлөө яг энэ бүтээлийн нэг хэсэг болоод оролцоод нэг хэсэг болоод байж байгаа гэдэг нь яхах вэ? Урлагийн энэ хил хязгааргүй хаа нэгэн газар хоригддгоо баригддгоо гэдгийг бас нэг нөхөр илэрлэл нь яхаар мэдгэж байна л да. Тэгээд энд оролцож байгаадаа энэ бүтээлийн нэг хэсэг болж байгаадаа туул их азтай, туул их баяртай байна. Ангаагч их дэлхийн нэртэй Монгол Германы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Хүү арт галерей дээр та бүхнийг одоо зорин очиж сонирхоорой гэж урьж байна.